Oh my god. Анх удаа солонгос модель охтууд их хвчлээ авдаг. Өөх халуулга үйлчлэгдээ тариа хэвлийн доод хэсэгтээ тариулж үзлээ. За тэгээд 100 болсон болохоор бүгдээрээ low rise jeans юм доор судалтай өмд crop top за бүр bikini ч юм уу те өмсмөр л байгаа штэ. Тийм болохоор миний хувьд болохоор тийм тарган биш ч гэсэндээ хэвлийн доод хэсгээрээ ер нь хувц өмсгөр бондоож гарч ирээд ялангуяа ийм бариу юу бүгд юм уу палаж өмсгөр айгу их мэддэгдээд байсан болохоор анх удаа ийм тариа үр дүн ер нь хэрэг юм болоо гэж үзгээд one cm очиж тариулж үзсэн. За тэгээд би болохоор ажлын хамгийн ойрхон салбар нь Ганнам салбар дээр нь очиод тийм эмчтэйгээ уулзаад зөндөө зөвлөгөө аваад ер нь хэрэг хэмжээний тун хэрэг хэмжээний одоо тариа тариулах хэвээр дэглэн болоод дараа нь авсаа дараа анхаарах зөвлөгөөд ерөөдөө янз бүрийн зөвлөгөө айгу сайн авсан. За тэгээд зураг гэдэр харуулад яг аль хэсэгтээ авмаар байгаагаа өөрөө яг сонгоод би болохоор яг хэвлийн хамгийн яг доод хэсэгт нь авсан. За тэгээд үнийн мэдээлэл бол яг иймэрхүү үнэтэй болсон. Мөн tax free-аас авч болно. За тэгээд тариагаа тариулахын өмнө болохоор биеийн жингийн индекс, янз бүрийн зөвлөгөө, дэглэмийн тал дээр маш сайн зөвлөгөө өгдөг. Тэгээд ялангуяа Монгол ажилтнуудаа болохоор яг асуух зүйлийг тухайд нь асуугаад байсан болохоор аюу амар байсан. За тэгээд яг ийм тарилга тариулаад үр дүн авсан хүмүүсийн зураг жишээ нь яг ийм гадаанаа байдаг болохоор тэр бас надад аюу их ийм нэмэр болсон. Тэгэл тариагаа тариулахаас өмнө нэмжээ үлээж байгаа. Тэгэл хин чин зураг мураг авахуулаад энэ чинь амар ингээд тайван сууж байгаа. Яг өрөөрөө ороод ингээд дөрвөн амар том ингээд ийм тариа тавьсан. Тэгээ ер нь жоохон амар айсан. Яна амар өвдөх болоо гэсэн чинь гайгүй ер нь их амар өвдөхгүйгээд. Тэгээ авсан чинь ер нь бол нэг амар өвдөөгүй. За тэгээ тарилганы маань ер нь болохоор zero fat injection. За энэ тарилга маань яаж үйлчилдэг вэ гэхээр англиараа deoxycholic acid гэдэг бодис өөрөө агуулсан байдаг гинэ. За тэгээ энэ нь болохоор өөхнийсэн мембран бүтцийг нь задалж өөхийг нь задлах үйл явцыг идэвхжүүлдэг. За тэгээ залгсан өөхийг маань дахиад бас англи хэлээр lymphatic system гэдэг зүйл нь дээр дамжуулаад гадагшлуулах үйл ажиллагаатай. За тийм болохоор өдөртөө дор хаяж 2-4 литр ус айгуусаа усууж гадагшлуулаарай гэсэн зөвлөгөө надад аягүй өгсөн. За тийм миний хувьд болохоор 2-3 жил ингээд жимд явж байгаа мөртлөө яг хэвлийн тэр доотлын яг хэсгийн өөх юурөөсөө харилдаггүй. За тэгээ монголоороос ярьдэн шүү дээ. Авгаа мах гэдэг яг тийм зөрүүдийг бидэд юурээс ингээд турсан ч гэсэндээ алга болдгоо тийм өөхний хэсэг ч юм уу тийм хэсэг байгаа хүмүүст бол энэ тарилга айгүй зүгээр үйлчлэгээтэй санагдсан. За тэгээд энэ үйлчлэгээ маань бас яг ийм 10-20 кг нийтээр ингэж жин хасан гэдэг яг тийм үйлчлэгээнээс илүү за хэвлийн хэсгийнхаа би яг жоохон турмаар байна. Гар хэсгээрээ турмаар байна. За хөл хэсгээрээ ч юм уу турмаар байна гэсэн яг ийм хэсэг бүрээрээ турыг гэсэн хүсэлтэй байгаа тэр хүмүүст илүү амар юм тохирсон үйлчлэгээ шиг санагдсан. За тэгээд нэг үгээр нэг үйлсбэрээр ерөөхдөө тайлбарлах юм бол энэ zero fat injection болохоор мис заслын бус аргаар зүсэлт мэдээ алдуулах шаардахгүй зорилтод яг өөхний хэсгийг чинь үр дүндээ турааж хайлуулах тарилга гэж ойлгоод болно. За тэгээд үйлчлэгээ авснаас хойш бол 2-3 хоногтой бол жоохон гиз хаваар хөөгөөд хөхрөлт бол байд юм байлээ. За тэгээд яг үр дүнгээ бол 7 хоногийн дараанаас л харсан. За тэгээд low rise jeans тэгээд crop top бол өмсөн байгаа. За тэгээд бас 100 болж байгаа болохоор би bikini худалдаж авсан. За тэгээд ийм гоё юм үйлчлэгээ гэсэндээ санал болгож байгаа one cm-тэй зөндөөх баярлаа. За тэгээд охид бүсгүүчүүд маань ч гэсэндээ сонирхож байгаа юм бол ийм үйлчлэгээ авмаар байх юм бол one cm рүү холбогдоорой.